За сайн байцгаана уу манай Dark 3 сарын 18-ны дугаар үт юм байна. 6 дахь дугаар эхэлж байна. За тэгээд өчигдрийнхөө хэрэгээс коммент сонгохдоо очроогийн комментиг сонглоо. Тэгээд хоёрын ярьж байгаа ашигтай байж болно. Гэхдээ хүний сэтгэл зүйд их нөлөөлж байгаа шүү. Сонсож байгаа хүмүүсээ бодоорой гэсэн мэсэн. Тэгээд яг л би өчигдрийн дугаар эхлэхдээ хэлсэн те. Бит хоёрын хэрэгүүд бол угаасаа бүгдээрээ л амар dark хэрэгүүд байгаа те. Тэр тусмаа crime гэдэг чинь те бүр янз янзээ бүр амар хэрэгүүд байгаа. Тийм болохоор ер нь бол цаашдаа гаж тэр одоо подкастууд дээр нэлээд эвгүй хэрэгүүд ярих болохоор та бүхэн маань өөрсдөө сэтгэлсэндээ бодоорой. Тэгээд бас үнэхээр тийм юмзэг амар айгаад те зүудлээд дараа нь санаанаас чинь гардггүй тийм юм байх юм бол битгий сонсороо гэж зүйлээ. Эсвэл бас сэтгэлсэндээ бодож сонсороо. За өнөөдрийнхөө дугаараар Cynthia Elizabeth James буюу Cindy James гэдэг эмэгтэйгийн талаар ярина. Cindy James нь 1944 оны 6 сарын 12-нд Канадын British Columbia төрсөн. 6 хүүхдийн хамгийн том нь хүүхэд нас болон ээж аваахын талаар нэг тийм мэдээлэл байдгүй билээ. Ямар ч л байсан 1966 он сувилагчийн сургуулийг төгсөж нэгэн сургууль сувилагчаараа ажилладаг. Тэгээ сургуульд ажиллаж байгаа хоорондоо 19 настай байхдаа Roy McPeace гэдэг эмчтэй суудаг. Тэгээ суусан боловч нойр удалгүй 1982 онд салцгаадаг. Тэгээ салснасаа 4 сарын дараа Cindy-гийн утсан нэг л ингээд сонь дуудлагууд ирээдсэн байна л та. Тэгэл байна уу гэж авангууд утасны цаанаас нэг хүн амар доромжилж ийснэ. Эсвэл би чамайг алын шүү чи юм уу өстө тэнэг энтер гэж хэлээл ердөө нэг 5-6 секунд ингээл нэг амар доромжилсан юм хэлчихэл тасалчаад исэн юм байна л та. За тэгээд бас сонингийн нөгөө нийтлэлээс өсвнүүд ингээ хаачилж авч байгаад ICU буюу би чамайг харж ийн энтергээ сонин юм дээр нь бичээд гэрийнх нь гадаа тавьчихдаг байсан. Тэгсэн одоо мэдээж цагтаад хэлсэн чинь цагтаа нар репорт хийж авчаал өөр юм угаасаа хийж чадаагүй. За тэгээд байжсэн чинь гэрийнх нь гадаа одоо ингээ дарын хашаанд нь ингээ цэцэг мэцэг энтер тарьдаг байсан. Тэгсэн чинь яг дээвэр дээрээс нь ингээд 3 мууралаад ингээд доош нь харуулад үлгцэн байсан гэсэн. Тэгсэн чинь хөөрхийн Cindy ингээл айгаал шууд 111 руу дуутгаал залгасан чинь утас нь нэг л сонио дуутах болохоор нь харсан чинь утсыг ингээд тасалсан байдаг. За тэгээд бас захиа явуулаад идэг гэсэн шүү дээ. Тэгээ эхлээд захианууд нь гэрийнх нь уурт байдаг шуудангийн хайрцагт ирдэг байсан. Тэгсэн чинь дараа нь ингээл гэрийнх нь хаалганыхаа нуурт зүгээр л орхио авчдаг байсан гэж аа нэг амар. За ингээд хэсэг хугацаа өнгөрөөд тэгэл нөгөө захиа болон муухай дуудлагууд нэрсэрлээсэн. Тэгээд дуудлаггүй нэг өдөр Cindy-гийн найз Agnes гээд хүүхэн Cindy дээр зочилж ирээд хаалгын тогшоод хаалга онгойлгодгүй тэгээ гайхаад машин урт нь бандаа тэгээд одоо ерөөсөл гэртэл байх хэвээр одоо яагаад хаалга онгойлгохгүй байгаа юм бол гэд гайхаад байшингийн тойрч яваад арын хашаанд нь очисон чинь Cindy ингээ бүхтийцэн юмнаас нугтаад сууж байгаа юм шиг суужсэн гэсэн. Тэгээ бас дээрээс нь ингээ хүзүүг нь ингээ сайн харсан чинь хар нилооны юмар боомлцсон юм шиг ороодсон байсан. Тэгэл найз нь удаа Cindy-г шууд хараад хүүе юу хийж байгаа юм бэ? Чи зүгээр үү гэд ингээ асуусан чинь Cindy болохоор найзтай хэлж байгаа хгүй. Би ингээ гэртээ ингээ байжсэн. Тэгээд арагшаа гараж руугаа орох хэрэгтэй болоод нэг юм хайх гээд орсон чинь ингээ зогсож исэн чинь араас нэг хүн барьж аваад боомлох гэж намайг оролцсон. Би тэгтээ ерөөсөө царайг нь харж чадаагүй. Өмсөжсэн цагаан пүүзийг л маш сайн ажиглаж харсан гэж хэлдэг. Тэгэд азар харин чи ашгүй нэг ирээд уур таалга тогссон чинь над руу дайрсан хүн одоо айгаа цухтаацсан лимшиг байгаа гэж хэлсэн. Тэгээ хөрхий Cindy ч одоо дахиад цагтаа дээр очиод инглээ тэглээ гэд ярьсан чинь цагтаа нар нь бас л итгэдэггүй чи бараг те өөрөө худлаа яриад байгаа юм биш үү гэд тэгсэн чинь Cindy ингээл за одоо ерөөсөө л өөрийгөө л хамгаалахгүй болохгүй юм байна. Энэ цагтаа нар ерөөсөө намайг хамгаална гэж худлаан байна гэж мэдээд нүүхэр болдог. За тэгэнгүүтээ нүхтэй зөвхөн өөрийнхөө ээж авдаа хэлээд дөрөвний дотны найз Агнестай хэлээд өөр хинт ч хэлээгүй нүүдэг. Тэгэнгүүтээ бас өөрийнхөө овгийг солиод өөрчлөхөр болдог. Дээрээс нь private investigator буюу хувийн мөрдөгч хүслээ авдаг. Хувийн мөрдөгчийг нь Ozzy гэдэг. Тэгэл Ozzy Cindy-гийн шинэ гэрийнхэн гадаа гэрэл суулгаж өгөөд бас walkie talkie буюу хоёр замтай ингээд зөөврийн радио өгөөд тэр нь ингээд товчтой. Тэг ямар нэг юм болох юм бол тэр товчийн дарангууд ингээд Ozzy шууд ирэхээр бэлдэж өгдөг. Тэгэл бэжсэн чинь нэг өдөр Ozzy ингээд радиогоороо сонссон чинь Cindy-гийн талын радиогоос ингээд амар дуу чимээ гарах шиг болохоор нь гэрлүүн оцсон чинь Cindy ингээд ухаан алдсан. Байшингийнхаа доод давхартаа газар хэвтчихсэн гэсэн. Тэгснэ нэг гарыг ингээ хутгаар
нэвт цолцсон. Тэгээ нөгөө гарт нь you are a dad bitch буюу чи одоо хүсэн гэсэн бичгтээ хэвтчихсэн гэсэн. Тэгэл Озzy шууд 911 дуудаад тэгээ төргнийхэн Синдиг эмнэлэгт хүргэж өгөөд бас цагтаа нар ч гэсэн тэмлэгт ирдэг. Тэгсэн чинь азар Синди амьд гараад тэгээд Озzy ингээд асууж байгаа хгүй за яасан бэ юу болсон бэ гэдгсэн чинь Синди болохоор би өөртөө юу санахгүй байна. Миний ганц санаж байгаа юм намайг унтчих нэг хүн орж ирээд миний гар руу судас руу ингээд хар тамхи хийцэн юм шиг байна. Тэгээ би ухаан алдаж унсан байх магадaltaй гэж хэлдэг. За тэгэл одоо ийм үйлдэл болсныхан дараа Синди мэдээж дахиад цагдаа нар дээр очдог. За одоо л цагдаа нар те Синдид итгээд хин гэрээр нь яваад мөрдөд байгааг ингээд шалгана бахтаа гэсэн чинь бас л юусоо итгэдэггүй. Бүр одоо чи өөрөө худлагаасаа зохиогоод яриад байгаа юм биш үү дээ гэд бас бүр дээрээс нь тунаас нь хурууныг хийж аваагүй гэртэн ч орж нэгчлэг хийгээгүй зүгээр тэгэл бараг л чи юу л худлаа яриад ингээл үлдээсэн бэлээ. Тэгээ дээрээс нь Синдигээс цагтаа нэр polygraph test буюу үнэн худлаа ярьж байгааг нь үздэг тестээр Синдиг үзэхэд одоо яг үнэнээ хэлжсэн тогтоогддог. Тэгсэн чинь цагтаа нар тэгээ өөрийгөө ингээд гимтээсэн хүний үгэнд итгэхэд айгүй хэцүү. Одоо үнж ярьж байгаа мó худлаач ярьж байгаа мó гэж хэлэнгүүтээ тэгээ дахиад л ерөөсөө итгээгүй айгүй балаа. Гэхдээ бас цагтаа нар юу ч хийгээгүй биш нэг юм хийсэн. Тэр нь ингээд Синдигийн гэрийн гадаа 24 цагийн surveillance буюу гэрийнхэн гадаа 2-3 цагтаа ингээд тавиад 24 цаг гэрт нь хин орох нь гарах нь гэд шалгаж үзэхэд одоо хинч угаасаа гараагүй дандаа л ингээл цагтаа байхгүй нь тиймэрхүү хэрэгнүүд болцоод исэн. За ингэ байжсэн чинь хөөрхий Синди дахиад нэг золгийн явдал тохиолддог. Яасан гэхээр Синди гэрээсээ бараг 10 км шахуу газар ингээ муу усны сувгны хажууд эрэгтэй хүний гутал нэг хөлөндөө өмссөн. Тэгээ гартаа биелээтэй. Дээрээс нь хамаг биеийн харах сорив ингээ цус болцсон байсан гівтчихсэн гэсэн. Тэгээ бас л хөөрхий Синди одоо тэр нь яаж очсноо мэдэхгүй санахгүйсэн. Тэгээд эмнэлэгт хэд хоног ингээл үзүүлчихэд эмнэлгээс гарахтаа найз нөгөө Агнес гээд тэрнтэйгээ бас Агнесийн нөхөр Том хоёртой цуг гэртээ хондгоор болдог. Тэгэл энэ гурав ингээл Синдигийн гэрт хурж ирэл хоол молоо идэж мэдчихэл орой болол унтахаар орондоо ордог. Тэгсэн чинь цэсний дараа шөнөөр 12 цагийн үед гинт доод давхраас нэг ингээ сонин дуу гараадсэн гинэ. Тэгсэн чинь Агнесийн нөхөр Том доошо буугаад харсан чинь доод давхраас нь гал гарч ирсэн гэсэн. Тэгэл амар сандрал шууд 911 дуутахчихсэн чинь дахиад нөгөө утсыг нь тасалсан байсан. Тэгэнгүүт нь шууд хажуу айлынх руугаа ороод 911 дуутчих гэж бодоод гэрээс нь гарсан чинь яг гэрийнх нь уурт сонин малгай залган өмссөн эрэгтэй хүн яг Синдигийн гэрлүүн хараа зогсчихсэн гэсэн. Гал командынхаа ирчээд гал хаанаас гарсныг шинжилж үзэхэд гал гэр дотроос гарсан байна. Бас доод давхрын цонхноос нь хурууны хээ авахд ямар ч хээ гарч ирээг болохоор Синдиг өөрөө гал тавьсан байна гэж үздэг. Тэгээд үүнээс болоод Синди хөөрхөн амтаа маш их сэтгэлийн готрол ороод амиа хорлохч гэж үзчихсэн гэдэм бэлээ. Тэгсэн чинь одоо ээж аав нь санаа зовоод эмчид үзүүлэхэд эмчин Синдиг 17 хоног сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэ дэмжлүүлсэн дээр юм байна гэж хэлдэг. За тэгээд Синди очиж эмчлүүлчээ эмнэлгээсээ гарч ирснийхаа ээж аавдаа намайг ингэ айлгаж сүрдүүлэдсэн хүн намайг хинч чилж болохгүй гэсэн. Тэгээ хэрвээ хэлэх юм бол би найз нөхөд одоо гэрээхэнтэй хайртай бүх хүнийг мань ална гэж надад хэлсэн. Тийм болохоор би хинч чилээгүй гэдэг. Тэгэнгүүтээ ингээд цагтаад нарт очиод за одоо би та нарт хэлье. Миний сэжиглж байгаа хүн бол одоо манай экс нөхөр Roy McPeace байх амар тийм өндөр магадaltaй гэж цагтаа нарт хэлдэг. Тэгэл цагтаа нар одоо шууд Roy-той очиж уулзахад угаасаа л ойлгомжтой Roy үгүй би биш л гэж хэлдэг. Тэгээ бас дээрэс нь Roy хэлэхдээ харин манай ихнэр намайг те ингэ сүрдүүлээд намайг алнаа талнаа энтергээд юутай мессеж над руу үлдээгээдсэн. Бас дээрэс нь Cindy Chan split personality disorder буюу нэг хүн өөрөө дотроо хоёр болон түүнээс дээш одоо те ааш зан нас хүйс шашин машинтай хоёр өөр identityтэй байдаг өвчин. Тийм өвчтэй штэ нас Cindy Chan гэж хэлдэг. Тэгээд цагтаа нар Roy-ыг ингэ байж магадгүй гэж сэжгэлжсэн боловч яг тийм баттай баримт байхгүй улмаас яаж чадалгүй өнгөрөөдөг. Түүнээс хойш хэдэн сарын дараа Cindy нэг өдөр машиндаа суугаад хажуудлынхаа хөлсний дэлгүүрлөө нэг хэдэн ойр зураг юм авах гээд гардаг. Тэгээд харамсалтай нь хамгийн сүүлийн удаа Cindy-г амьдаар нь харсан тэр өдөр байсан. Cindy-гийн машиныг дэлгүүрийн
гадаах машины зогсоолоос 1980 оны 5 дугаар сарын 25-нд олдог. Тэгээд цагтаа нар машин доторыг юу байгааг ингээд харахад жолоожийн талын хаалган цус болсон байсан. Бас төрөвчин дотор байсан бүх зүйлс нь ингээд машинаар нэг тарсан байдалтай байсан. Одоо хөрхий бүхэл бүтэн 2-7 хоногийн турш Синдигийн найз болон гэрийнхэн Синдид юу болсон талаар юу ч мэдэхгүй байсан. Тэгсэн чинь 2-7 хоногийн дараа Синдигийн цогцыг нэгэн хаягдсан байшингийн гаднаас олдог. Тэгээ биеийг нь ингээд задлан шинжилгээ хийхэд Синди алга болсон өдрөө алуулсан байх магадaltaй гэж үздэг. Бас мөн биед нь ингээд их хэмжээний морфин олцсон. Мөн гар хүлийг нь хөлсөн байсан. Мөн хүзүүнд хар нилон тэрког боомлсон маягт байдалтай орооцсон байсан гэсэн. Та нарын гаргасан шийдвэр юу байсан бэ гэсэн чинь Синди өөрийгөө ингэж алсан байх магадaltaй. Эсвэл осол болоод ингэж өгсөн байна гэдэг шийдвэр гаргадаг. Эсвэл X нөхөр нь буруутай байж магадгүй гэж үзсэн. Гэхдээ X нөхрийн хувьд бол тэгээд яач чадаагүй. Яагаад тэгэхээр ямар ч нотлох батлах байрууд байхгүйсэн болохоор ингээд хөөрхий Синдиг одоо болтол хин алсан нь тогтогдоог байгаа юм билээ. Тэгээд Синдигийн их чинь болох Синди зориулсан вебсайт нээсэн. Тэгээд тэрэн дээр болохоор Синдиг алсан алуурчныг ингээд барихад туслаач гэсэн тийм вебсайттай байт юм билээ. Тэгээ бас нөгөө задлан шинжээчийн хэлснээр Синди амиа орлоогүй мөн осолж биш байсан. Яагаад тэгэхээр биеийн дотроос нь маш их хэмжээний морфин олдсон учраас ямар нэгэн хүн Синдигийн биеинд морфиныг тариад алсан байх гэсэн таамаглал гаргасан байт юм билээ. Тэг ингээ хөөрхий Синдиг одоо болтол хин алсан мэдэгдээгүй, яг ямар юу тохиолдсон мэдэгдээгүй. Тэгээд ээж аав нь болохоор одоо ингээ нас орсон, охиндоо юу болсныг нь мэдэж чадлагүй, айгүй харамсалтай. За тэгээ манай өнөөдрийн дугаар маань нэг юм харамсалтай хэрэг байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай.